Сайн байцгаана уу? Та бүхэнд зуны сайхан өдрийн мэндийг хүргэе. Хоёрын нас төрийн бүс байгууллагаас зохион байгуулж байгаа шудраг ёсны төлөө гүйцэтгэх гүйлтийн тэмцээн 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Ахиллесийн гүйлтийн талбайд болох гэж байгаа илээ. За шудраг ёсод хэсэг бүлэг хүний хийдэг хариуцдаг ажил бол биш. Энэ бол нийгэмд хүн бүрийн оролцоон дээр тогтдгоо. За манай оюуны инновац төрийн бүс байгууллагын хуульчид бид шудраг ёсны төлөө гүйлт гэсэн ийм олон нийтийн нээлттэй гүйлтийг санаачлан эхлүүлж байгаа. 6 сарын 14-нд үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох гэж байна. За бидний энэ хийж байгаа зорилго нь юу вэ гэхээр шудраг ёсыг нийгмийн үнэт зүйл гэдгээр нь олон нийтэд ойлгуулах, танилцуулах, сурталчлах ийм зорилготой. Спорт бол өөрөө шудраг ёстой бас их адилхан ийм зүйл байдаг. Тухайлах юм бол шудраг ёс бол өөрөө бол хий аяндаа бий болдоггүй. Энэ шудраг ёсны төлөө хүмүүс өөрсдөө оролцож идэвхтэй байж шудраг ёс тогтдгоо. Та бүхнийг шудраг ёсны төлөө нэгдэж энэхүү арга хэмжээнд оролцож гүйхийг урьж байна. On top of the morning, on top of the wave, on top of the team, on top of the days.